1925 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчин үүссэн өдөр бөгөөд энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Харин 1956 он бол манай улсад иргэний агаарын тээврээр үйлчилж эхэлсэн. Хуваарьт тогтмол нислэгийг эхлүүлсэн түүхэн он МИАТ компани үүсгэн байгуулагдсан он юм. 1993 онд МИАТ нэгтгэлийг иргэний агаарын тээврийн улсын ерөнхий газраас бүттээс салгаж хувьцаат компани болж 100% төрийн өмчит МИАТ компани аль биесээр байгуулагджээ. Энэ удаа арга хэмжээгээр бол хамгийн гол нь одоо МИАТ компани гэдэг зөвхөн одоо нислэгийн үйл ажиллагаа хийгээд идэг компани биш, бас ер нь компани дотор бол тийм авьяастай хүмүүс байдаг. Тэрийг одоо тодруулах цаашдаа бол бас бусад арга хэмжээнд дээр өөрийнхоос одоо энэ одоо өнөөдрийн арга хэмжээнд шалгарсан хүмүүсээ бас ингээд оролцуулаад явах гэдэг байдлаар бол энийг зохион байгуулж байна. Үүсгэн байгуулагдсан ойн баярын хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Түүний нэгэн хэсэг нь авьяаслаг МИАТчууд тэмцээнийг зохион байгуулжээ. Өнөөдөр МИАТ компани 5 агаарын хөлгөөр олон улсын 7 чиглэл, орон нутгийн 2 чиглэлд нислэг үйлдэж байна.